Сайн байна уу? Энэ бичлэгээр лого оруулах зааврыг хүргэе. За лого оруулахдаа админы нүүр хуудаснаас лого оруулахаас тохируулах дараад логогоо апплод хийх цонх гарч байна. Логогоо бэлтгэхдээ дөрвөн талаас нь зайгүй PNG өргөтгөлтөөр бэлтгэвэл илүү тохиромжтой байдаг. За логогоо апплод хий. Ингээд апплод хийж дууссаны дараа лого хадгалах дараад вебсайт дээр нь лого нь орсон байгаа. Тэгэхээр энэ дэлгүүр үзэх товч дээр дараад логогоо яаж харагдаж байгааг нь харах боломжтой. За одоо бүгдээрээ энэ логоны хувьд өндөр нь арай их байна гэж үзвэл логог нь багасгах боломжтой. Тэгэхээр логог илүү нарийн тохируулъя гэвэл дэлгүүрийн вебсайт цэсний загварууд цэс рүү орно. Эндээс сайтын загвар засах гэж ороод логогоо дахиад илүү тохируулах боломжтой. Баруун зүүн дээд буланд байрлаж байгаа энэ логон дээрээ дараад энд лого тохируулах хэсгүүд байдаг. Байрлалын хувьд зүүн талдаа дунд хэсэгтээ баруун хэсэгтээ гэж байдаг. Зүүн талаар нь ер нь орхивол тохиромжтой. Гол тохиргоо бол энэ логоны өндрийг тохируулах гэж байгаа. Энэ 75%-ийг дахиад доошоо багасгаад илүү дээр доор зайг нь харж агаад тохиромжтой харагдах хэлбэрийг нь сонгол ер нь тохиромжтой болдог. Гар утасны хөлбөрийг ч гэсэн ялгаагүй ихсгэж багасгаж үзээд гар утаснаас вебсайт руугаа нэвтэрч үзээд тэгээд тохиргоог нь хийхэд боломжтой. Ингээд хадгалах дарснаар гар утасны логоны тохиргоо дуусжээ. Дараагийн бичлэгээр уулзлаа баяр таа.